Сайн байцгаана уу? Киноныхоо 3 болон 4-р ангийг ярьж өгье. Киноны үйл явдал 2-р хүн, 3-р хүн хоёр ахин уулзаж байгаагаар эхэлдэг. 3-р хүн өчигдрийн үйл явдлаас хойш хэцүү байгаагаа хэлэн 2-р хүнээс ахаад 30 сая вон өгөхийг гуйдаг. Ингээд 2-р хүн түүнд 30 сая вон өгөөд хэргийг эцэслэхээр шийднэ. Үйл явдал 1-р хүн рүү шилжинэ. 1-р хүн нойлын өрөөнд худлаа уйлж жүжиглэж байхыг нь холоос нэгэн цагтаа анзаарсан байлаа. Цагтаа түүнийг сэжиглсэн ч өчигдөр хаана байсан талаар нь түүнээс асууж дэлгэрэнгүй тэмдэглэж авдаг. Цагдаа түүний явсан газруудаар нь асуухад түүнтэй уулзаж байсан бүх хүмүүс нь хачирхалтай аргагүй түүнийг мэдэж байлаа. 1-р хүн даатгалын компанидэр ирээд аавынхаа амь насны даатгалын төлбөрийг авах санаатайгаа хэлдэг. Харин Тейлор бүсгүй нь хүлээж бай биднэрт шалгаа таныг дуудах болно гэд 1-р хүнийг удаан хүлээлгдэг. Ингээд ажилд харахын өмнө хяналтын албаны даргатай уулзна гэд өрөө рүү оруулдаг. Тэр өрөөнд ороод хартал хяналтын албаны дарга нь хэд хоногийн өмнө аавыг нь мөргсөний улмаас түүнд мөнгө гаргаж өгдөг нөгөө залуу байлаа. Хяналтын албаны дарга одоогоор бол мөнгийг гаргаж өгөх боломжгүй. Бид нэр шалгаж байна. Шалгасны дараа тань руу холбогдно гэд түүнийг гаргадаг. 1-р хүн даатгалын компаниас маш ууртай гарах бөгөөд түүнийг нь холоос манай цагтаа харан зогсож байлаа. Ингээд 1-р хүн мөнгө хөвлөгчтэй уулзахад ердөө 16 хоног л үлдсэн. Аавынх нь оршуулган дээр нэг олон хүн ирээгүй бөгөөд түүнийг нэгэн хүн хүлээж байна гэж аавга эгч нь хэлдэг. Тэр очиод гартал нөгөө хятад хүн хоол идээ сууж байдаг. Нөгөө хоёр маань гадаа гараад хэсэгтэй л жоохон маргалдана. 1-р хүн чи ажлаа гүйцэд хийгээгүй зам тээврийн осол болгоод өг гэж яхад ууланд очоо булчдаг нь ямар учиртай юм гэж асуухад тэр миний царайг харсан тэр үхээгүй байсан чи мөнгөө өгөхөд чамд 7 хоногийн хугацаа өгье гэд түүний ярьсан бичлэгийг үзүүлээд түүнийг сүрдүүлдэг. Энэ үйл явдлыг манай цагдаа холоос ажиглаад сууна. Тэгээд хятад хүнийг араас нь дагахаар болдог. Цагдаа түүний амьдардаг газар ирээд өрөөрөө нь сэмхэн ороод хятад эрийн хувцаснаас нь нөгөө бичлэгийг олж авдаг. Хятад эр түүнийг сэжиглсэн бололтой араас нь дагж яваад цагдаатай уулздаг. Ингээд нөгөө хоёр зодтолтож хятад эр цагдаагийн хоолойг нь боож алдаг. Хятад эр түүнийг эхэндээ цагдаа гэж мэдээгүй 1-р хүний явуулсан хүн байх гэж бодож байтал тэр цагдаа байдаг. Хятад эр 1-р хүн рүү цагдаагийн зургийг явуулснаа миний мөнгийг өгөхгүй бол чи адилхан ингэж өгөх болно шүү гэж түүнийг сүрдүүлж харагдана. Ингээд уур нь хүрсэн 1-р хүн хятад хүнийг алъя гэж дотроо бодно. Үзэгдэл солигдож 3 болон 2-р хүмүүс уулзаж яваагаар үйл явдал өрнөдөг. Удаачгүй 2-р хүний утсан дуудлага ирж түүний машин засвараас гарсныг хэлдэг. Засварчин машины нөгөөхдөө их гэмтснийг хэлдэг. Гэтэл 2-р хүн аргагүй шүү дээ буг мөргсөн гэж хэлдэг. Гэтэл засварчин гайхаад юм мөргсөн шинж харагдаагүй дээ. Яагаад гэвэл юм мөргсөн бол хажуу тал нь хонхох ёстой гэж хэлдэг. Сэжиг авсан 2-р хүн гэрлүүгээ яарангүйгээд хайсан хогнуудаасаа өөрийнхөө машины камерны бичлэгийг гаргаж авна. Гэртээ ирээд бичлэгийг хартал үнэхээр машиныхын дээрээс нь унсан болох нь тодорхой болдог. 2-р хүн бичлэгээ сайн шалгаж байтал 3-р хүн дээрээс нь шидсэн болох нь тодорхой болдог. Маш их ууралсан 2-р хүн найз охин руугаа залгаад найз охинтойгоо уулзахаар болдог. За ингээд манай хоёр уулзаад найз охиндоо болсон бүх явдлыг хэлдэг. Гэтэл найз охин гинэд уурлаж тамхи татангуудаа баахан хараад урсгаж гардаг. 2-р хүн маш их уурлан найз охиноо багалзуурж байтал машиных нь ард нь 3-р хүн гинт гарч ирээд суучдаг. Найз охин болон 3-р хүн 2-р хүнийг унтуулдаг. Ингээд 3-р хүн найз охин хоёр нь нэг тал болох нь тодорхой боллоо. Найз охиныг одоо 4-р хүн гэж нэрлэх болно. Ингээд 3-4-р хүн 2-р хүнийг хуучин дошин дээрээ булахаар яваа харагдана.
3-4 хүн кино эхлэхэд гал гарч байсан барилгын гадаа ирдэг. 3-4 хүн газар ухаж байтал энэ хооронд 2 хүн сэрдэг. 2 хүн сэрээд машинаа асаах гэж байтал найз охин нь маш жаргалтай инээж байхыг хараад уур нь хүрсэн 2 хүн найз охиныгоо машинаар дайрж алдаг. Ингээд 2 хүн машинаасаа буугаад найз охиноо харааж байгаад эргээд хартал 3 хүн түүнийг сүхээр зогсоход бэлдээ зогсож байна. 3 хүнээс ам гуйсан боловч 3 хүн түүнийг сонсолгүй шууд алж харагддаг. Гэтэл энэ явдлыг нэг хүн дээвэр дээрээс зургийн дараа зогсож байлаа. Ингээд үзэгдэл солигдож нас барсан 4 хүний өнгөрсөн үе рүү үйл явдал буцаж харагддаг. 4 хүний 10 жилийн ангид нь нэгэн хөөрхөн охин байдаг бөгөөд 4 хүн тэр охинд атаархаж байгаа талаар гардаг. 4 хүн ангийнхаа хөөрхөн охин дээр очиод энэ хагасаа өдөр уулзъя, чамайг хүнтэй танилцуулахыг хүсэж байна гэд түүнийг хятгаж гардаг. Ингээд хөөрхөн охин нүдэ нээгээд хартал 4 хүн түүнийг 3 залууд үлдээж аваа харагддаг. Хөөрхөн охин зүсээ нуусан 3 хүнд хүчндүүлж байгаагаар үйл явдал өрнөдөг. За ингээд киноны 3 анги нь төгсөж байгаа, өргөжлүүлээд 4 ангийг ярьж өгье. Нэгэн бүсгүй хүчндүүлж байна гэж зүүдлээ сэрдэг. Тэр бол манай киноны 5 хүн юм. Үйл явдал гал гарч буй барилга дээрээс хүн аварч байгаагаар эхэлдэг. Ингээд манай 5 хүний утсанд дуудлага ирээд тэр яаралтай ажил руугаа явдаг. 5 хүн ажил дээрээ ажиллаа хийж байтал нэгэн хүн гүйж ирснээ эмчийн царай их л баргар байна. Танд хайлгах ямар нэгэн хүн байвал надад хандаарай, түүнийг чинь олж өгөх болно гэд яваад өгдөг. Эмч өдөржингөө ажил дээрээ их л баргар өнгөрүүлдэг. Харин энэ хүн бол манай 5 хүний найз залуу адилхан эмч юм. 5 хүн болох манай эмч өчигдөр төргөн тусламжаар ирсэн Пакчеён гэдэг хүний материалыг бодлогошронгүй ажиглан суудаг. Түүний найз залуугийн утсанд давхар дуудлага ирээд найз залуу нь гараад явдаг. Үзэгдэл солигдож 5 хүн хааж өгдөг нөгөө мөрдөгч дээр очиж харагддаг. Тэр мөрдөгчд хандан 3 хүний нэр өгөх бөгөөд эдгээр 3 хүн хаана юу хийж явааг нь мэдхэд хангалттай гээд гараад явдаг. Гарч явахдаа 2 хүний тагнаад байдаг нөгөө хүүхэн залуу 2-тай дайралтаж харагддаг. Тэгэхээр манай хүүхэн залуу 2 бол мөрдөгчтэй хамт ажилладаг нь тодорхой боллоо. Мөрдөгч өмнө нь цагдаагийн газарт ажиллаж байсан юм байна. Тэр цагдаагийн найзтай хандан нөгөө 3 хүнийг хаана амьдарч байгааг нь судлуулсан юм байна. Ингээд найз нь тэр 3 хүний амьдарч байгаа материалыг өгөхдөө энэ 3 чинь гэмт хэрэгтэн шүү дээ гэж хэлээд яваад өгдөг. Тэгэхээр манай 5 хүн өмнө нь хүчндүүлж байсан нөгөө хөөрхөн охин болох нь тодорхой боллоо. Үйл явдал өнгөрсөн үе рүү шилждэг. Манай хөөрхөн охин кафен дотор найзыгээ хүлээж суудаг. Гэтэл гаднаас найз нь яарсан байдалтай орж ирээд тэр 2 гадагшаа гарна. Хөөрхөн охинд найз нь сэтгэлээ илчлээд амждаг. Ингээд тэр 2 хөтлөлцөөд алхаж байтал гинт урд нь нүрээ нуусан 2 хүн гарч ирдэг. Тэгснээ найзын цохиж унгаагаад цагдаагийн газар байцаалт өгч байгаагаар үйл явдал өрнөдөг. Гэтэл гаднаас нөгөө сэтгэлээ илчлээд байсан найз нь ороод ирдэг. Ингээд найз нь түүнийг хүчнэсэн нь тодорхой болдог. 5 хүний утас нь дуудлага ирдэг. Мөрдөгч түүн рүү залгсан байлаа. Хайлгсан 3 хүнийг хэлэхдээ эхний хүн нь 5 жилийн өмнө шоронд амиа хорлсон бол дараагийн хүн нь 1 жилийн өмнө харт амиг хэрэглэж байгаад нас арсан. Харин сүүлийн хүн болох нөгөө найз нь онцгийн хийсэн зүйлгүй паажууд амьдарч байгаа юм байна гэж хэлдэг. Ингээд эмч сахиад байсан Пак Ёнжээг өөрийн хүчинцэн Пак Ёнжэ биш юм байна гэж ойлгодог. Өглөө болж мөрдөгчийн утсанд найз цагдаагаас нь дуудлага ирдэг. Тэр хэлэхдээ паажууд байгаа Пак Ёнжэ одоо эмнэлэгт байгаа Пак Ёнжэ мөн болохыг хэлдэг.
Мөрдөгч 5 дугаар хүн рүү залгаад хайлгаж байсан сүүлийн хүн нь одоо эмнэлэгт эмчийн дэргэд байгааг нь хэлж өгдөг. Өглөө болж 3 дугаар хүн Пак Ёнжагийн оронд сэрж байгаадаа сэтгэл хангалуун байлаа. Учир нь тэр 1-р хүний оронд орсон байжээ. Пак Ёнжагийн үүдний гадаа 5 дугаар хүн орох эсгэлдээ эргэлзэн зогсдог. Удаачгүй цагдаа нар Пак Ёнжагээс мэдүүлэг авах гээд хурж ирж байгаа харагдана. Цагдаа нар түүнээс яагаад ийм зүйл болсон талаар асуутал тэр машиндаа сууж байтал санаанд үе нэг хүн барьцаалаад түүнийг унтуулсан. Унтаас ирснийхэн дараа түүнийг хүссэн байсан бөгөөд 2 хүн түүнийг алах өгөөдөрөө эргэлзээ зодтолдож байсан талаар ярьдаг. Тэгээд түүний дээрээс бензин асгаад шатаасан гэж тэр ярьдаг. Цагдаа нар түүнээс мэдүүлэг авч дуусаад хурууны хийгийг шалгах гэтэл түүний бүх хуруунууд нь шатсан харагддаг. Цагдаа гарсны дараа 5 дугаар хүн Пак Ёнжагийн өрөөнд орж ирсэн байлаа. 5 дугаар хүн Пак Ёнжа тандан намайг санахгүй байна уу гэж асуутал 3 дугаар хүн мэдэн будлаад хариуллаа. Өглөө болж 3 дугаар хүн цагаасаа эрт эмнэлгээс гарлаа. 5 дугаар хүн түүнийг эмнэлгээс гарч байхад нь гайхан совилогчоос асуудал совилогч тэр хүн хурдан гарахыг хүссэн учраас бид нэр гаргасан гэж хариуллаа. 5 дугаар хүн түүний араас яаралтай хурж ирж түүнийг лифтэнд сууж байхад нь барьж авдаг. Тэгээд түүнээс намайг үнэхээр танихгүй байна уу гэж асуутал 3 дугаар хүний уур нь хүрсэн бололтой таньж байгаа юм шиг дүрсгээд таксинд суугаад яваад өгдөг. 5 дугаар хүн ч гэсэн бууж өгсөнгүй түүний араас гүйжжоод таксигийн зогсоодог. 3 дугаар хүнд их төвөгтэй байгаа бололтой ямар учраас ингэж байгааг нь асуутал түүнээс болж унтаж чадхаа байсан. Мөн яагаад өөрийг нь танихгүй байгаад нь гайхаж байгаагаа хэлдэг. Ингээд 3 дугаар хүн хараал хэлээд таксигаа унаад яваад өгдөг. Харин араас нь үлдэж хоцорсон 5 дугаар хүн түүнийг алах болно гэж амандаа хэлээд кино маань төгсөж байна. За ингээд кинотой минь хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Удахгүй дараагийн 2 ангийг оруулах болно. Баяртай.